Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Сайн байцгаана уу гэр бүлийн радиогийн том өрөө нэвтрүүлэгтээ давтаа морилно. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярга, хөтлөгч Очроо, хөтлөгч Заяа, найруулагч Мизүүгийн хамт та бүхэндээ том өрөөний 2026 оны 6 сарын 16-ны энэ өдрийн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр та бидэнтэй холбогдохыг хүсвэл, бидэнтэй холбогдож бидний ярьж байгаа сэдвтэ санал бодлоо солилцохыг хүсвэл 99 86 10 45 дугаарлуу залгаад манай буудан дээр тавтай морилоорой. За ингээд бидний ханаас сонсох боломжтой байлаа инх заяа. Мөнх заяа гинэ. Их нэрийгээ бүтэн нэрээр нь туудсаар байгаад. Мөнх заяа гэж авч. За мөнх заяа нь хэлье. 3W45 гэмээр вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Харин Facebook дээр үзхийг хүсвэл гэр бүлийн радио 100.5 гэх кириллээр бичээд хайгаарай. Яг одоо том өрөө цэнгээ дэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Мөнх заяа нь хэллээ. За баярлалаа танд. За өнөөдрийн сэдвийг мөнх заяагаа биччихээрэй. Өнөөдрийн сэдвийг та бүхэн танилцуулъя. Өнөөдөр бол бид нэг том өрөөнд айлын том өрөөнд нэг яригдаг штэ сэдвүүд ингээл нэг юм яриад ярьж идэл ингээл өрнөөл нэг тэрийг яриад. Өнөөдөр бид зээлийн тухай ярина. Зээл ер нь одоо зээлийн одоо бүхэл одоо өнцгөөс ярмаар байна. Одоо зээл ер нь хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу? Зээл авах нь зөв юм уу, буруу юм уу? Зарим бүр буруу гэж үздэг хүмүүс байт юм байна. Буруу штэ. Жишээлбэл манай Заяа бол зээлийг хараал гэж үздэг тийм. Манай мөнх заяа юу? Инх заяа. Манай мөнх заяа бол зээлэн дуртай. Зээлээд өгөө. Зээлэл гэдэг. Тэгвэл монголчууд одоо тэр чигээр хараагчаад байгаа юм шүү дээ. Харин тийм. Тэгж үздэг хүмүүс байд юм байлээ хөөе. Бид нарыг хараадаг газар нь одоо банкны салбарууд те. Аппликейшнүүд те. Нөгөө нэг юу ипотекийн зөвлөх хөцөлжсэн байхгүй сайхан. Тэгснэ хүүхдүүдээ миний хүүхдээ ширээн дээр сайн суу гэсэн. Өрөнд орно гэдэг. Өрөнд ор гэдэг. Тэг яг тэр нь болд юм байна уу? Тэр ширээн өөрөө эвдрээд өрөнд орд юм билээ шүү дээ. Арах нь орно. Орон гэхдээ өөр өрөнд орд юм билээ. Ипотек юм биш. Зөв. За тэгээд өрний талаар яг өрний талаар юм шиг зээлийн тухай. Зээлийн талаар ярих гэж байгаа. Зээл авдаг уу? Зээл үү? Ах үедээ авнаа. Ер нь ямар хөө зээл авдаг вэ? Ер нь чамд одоо яг ямар зээлүүд байгаа вэ одоо? Гэхдээ одоо тэгэж хэлэхэр чинь бас хэцүү юм. За бүр зээлээ төлөх өдрөө мөнгөгүй байсан уу гэдэг. Байж исэн нөө одор гэдэг. Яг хөө зүгээр ерөнхийд нь хэлэхэд ингээд би бол өмнө бүр уншиж ойлгож судалж ирснээр зээл гэдэг үг чинь нөгөө боол гэдэг үгнээс грек үгнээс гаралтай. Ер нь яг хүнийг ингээ боолчилж, гинжилж, гавлж, дөнгөлж идэг те. Хүн дээзээ сайн зүйл авчирдаг зүйл биш гэж ер нь бол тодорхойлдгийг. Тэгээд яг зээлийн тэр дарамт юм чин хүний сэтгэл зүй бие махбод маш олон зүйлүүд нөлөөлдөг гэж ер нь ярьдаг л да. Гэхдээ одоо болохоор Монголын нөхцөл байдалд ялчгүй нөө зээл гэдэг зүйл бас авахгүй бол хэцүү. Тэгээ янз янз хоёр талтай хүмүүс байгаад байна. Нэг талд нь олонгод одоо манай баяраа бол одоо тэгж ирж байгаа та нар сонссон юм шүү дээ нөө. Зээл гэдэг чинь өөрөө намайг итгэвчүүлж байгаа, өөрийгөө челленж тавьж байгаа бас нэг зүйл гэдэг талаас нь хараад өөрийгөө итгэвчүүлээ явж байна те. Нэг машин авчлаа, тэрийгэ төлөөд дуусчлаа, илүү итгэвтэй ажиллаад томрууллаа, дахиад нэг машин авлаа гэх мэтчлээ. Нөгөө талд нь одоо яг бас миний таньдаг нэг хүн байгаа байхгүй. Одоо хар өрөндөө амьдарч байгаа манай нэг ах байгаа. За тэр хүн бол ямар ч зээлгүй амьдарч байгаа. Тэгтээ нэг бүр амин баян биш зүгээр энгийн те амьдарч байгаа гэхдээ ямар ч зээлгүй. Тэр хүний харахаар бас юу яагаад байгаа гэхээр ямар нэгэн юмд санаа зовхгүй амьдраад байгаа байхгүй. За уртгаа хийгээд хоолоо идээд илүү дутуу. Тэг хийгээл тэгэл яваад. Яагаад зээл авахгүй байна? Үгүй яг зээл авах шаардлага байхгүй. Өөр ингээд нэг жижиг байшин ингээ барьцсан. Тэгэд нэг юм бензин баг гэдэг машинтай. Тэгээд ердөө зээл авахгүй. Яг нэг талтаа зээлийг нөгөө нэг буруу миний хэлдэг шиг хараал энэ төр гэж ойлгож байна. Тэг ер нь бол яг зээлүүл хүнийг ингээд юм боолчлолд оруулдаг юм. Тэгж бодож чинь яг тэр хүний мөн чанар ингээ харах юм бол бас ингээд айгүй олон санаа зовох зүйлгүй бас нэг талтай айгүй сайн гоё амьдраад байгаа байхгүй. Нөгөө талтай ингээ бас нэг баярын сонсголоор амар юм нэг бүр ирчвчтэй те нэг итгэвтэй ягаал тэгэл илүү давуулан биелүүлэл яваад байгаа юм шиг нэг юм хоёр талтай юм байгаад байгаа. Гэхдээ би ч гэсэн яг зээл чинь ер нь бол яг зээлийг бас яг
боолчлол гэдэг утгаас нь хардаг. За. Тэгтээ зээлтэй. Тэгтээ би зээлтэй. Зээлтэй. Би боол гэх. Тэгтээ зээлүүдээ ер нь ингээд амар багсгаж байгаа байхгүй. Аа. Тэгэл амар олон аппликейшнээс зээлүүдээс ингээд бүгдийг нь устгаал те устгаал шууд юу хийгээл тэнгуэл аппликейшнууд чи бүгдийг ингээд зээлүүдээ устгаж байгаа араас нээс бишээд идэг юм л шүү дээ. Таны эрх бүр нэмэгдсэн шүү гэдэг. Намайг бүр ингээд өргөдөх гээд байгаа юм шиг байна. Чи загс өрдөг хүний хувьд өгөөш шиг те. Тэг өгөөш шиг намайг өгөөшөнд оруулах гэдэг шүү дээ. Тий. Тэг яг нэг том мом одоо жишээ нь бол ипотекийн зээл мэл байрны бол зээл мэлтэй байгаад байгаа. Тэр бол ипотекийн зээл бол одоо нэг доронтод нэг сарын 200 гаруй мянган төгрөгөөр төлөгдөж байгаа. Арай нийтээ бас. Тэгэнгүүт одоо түрээс нь баг 800 мянгаар сарда түрээслээд өөрийгөө төлөөд явж байгаа. Бас энийг бол яг нэг зээл мэл хэслүүтэйгээр юм нэг бизнесийн бас нэг хөрөнгө оруулалт ухаан гэж хэлж болно те. Машин бол буруу шүү. Эрка. Тэгтээ чи машины зээл авцсан те. Үгүй шүү дээ. Аваагүй шүү дээ. Юу яриад байгаа. Зээл авах юм уу? Би бэлээ авсан шүү дээ. Худлаар даа. Чи зээл авсан гээ. Бэлээ авсан. Яста муухай юм бэ яасан. Би нүдэ хас макнаас авсан гэсэн. Гүгүгүгүгү тэгээгүй. Чи нэрээ. Хадгаламжинд хэдэн төгрөгөөс нь тэрийг нэмээд тэгээд хуучин машинаа зараа тэгээд чи намайг зээл авах болсон юм шүү дээ. Гэхдээ чамайг харин би шалгасан байхгүй. Хэр бусдаас нөлөө авахгүй юм байна. Одлоо. Би нэрээ яг би бас машинаа зээлгүй авсан байхгүй. Тийм байна. Тийм. Нөгөө өөртөө байгаа мөнгнүүд ингээд цоглуулсан чинь нэг яг нэг хүрдгүй юм машинд. Тэгээд нэг 10 сая дутчаад идэг. Нэг зээл аваад авчт юм уу бодчихсон чинь. Угаасаа олдоогүй. Тэгээд тэр чинь айгу богинохоо хугацаанд ерөөсө хэдхэн цагийн дотор ерөөсө өнөө маргааш гэдэг л ерөөсө юм байсан байхгүй юу? Ерөөсө өнөө маргааш биш. Өнөөдөр яг одоо мөнгө нь хэрэгтэй гэдэг юм л байсан. Одоо ерөөсө цагийн дараа очих гээд байнаас гэдэг юм байгаа. Тэгээд нөөтөн бүтээг. Энэ юм бодин зээлээр авах шаардлага байна уу? Одоо тэр бодин дээр үгүй тавтайхан амрах гээд байгаа штэ. Тэг нэг зээлээ яаж төлөхгүйгээр ингэдэг хоёроо. Зээл би хоёр яг саяхан одоо ийм ахуй юм аваагүй юм шиг байна. Ахуй юм авахаар ингэдэм байна. Одоо жишээлбэл би электрон бараа авлаа л да сая нүүж ирсэн болохоор угаалгам машинаа солилоо. 20 жил болсон угаалгам машинаа солилоо шүү дээ баг. 20 биш арайчтай. 10 орчим. 10 амли 10 20 арай хаашаа тий. Том дэр жоохон баримжаатайхан авахаар. Үгүй энэ чинь гэхдээ 20 баг 17 юм байна хөөе. Эхнэр битэр гэрлэл авчихсан. Тийм үү? Тий. Тэр угаалгам машинаа сольж байгаа энэ удаадаа. Тэгээ байрандаа ирээд угаалгам машин авах болсон чинь ингэдэм байна хөөе хоёроо. Зээлийн нөхцөл санал болгох юм байна. Тэгээ ямар ч одоо юу судлахгүй заяа. Юу зээлийн юу шалгуур судлахгүй, зээлийн мэдээллийн санд ботгогдохгүй. Зүгээр л чи ямар ч хүүгүү 4% төлж болно. Гэчгээр би яг нэг угаалгам машин аавна гэд мөнгөнд бэлэн байсан байхгүй юу. Тэгснэ 4% төлж болно. Гингүүт хүн чинь нэрээ яагаад үгүй гэж. Харин одоо сүүлийн үед одоо энэ зээлийг одоо тэр залуучууд айгүй ингээд бас нэг зөв талаас нь хараа өөр талаас нь хараад байна шүү дээ. Өөрийгөө идэвхжүүлэх, хязгаараад хэлэх гэтэргээ те. Ийм боломж мотивац өгөх боломж гэж хараад байгаа хгүй. Тийм учраас энэ зээлийн аппликейшнууд одоо энэ рекламдууд нь тэгж яваад л шүү дээ. За ингээ манай тэр аппликейшн тэд хүртэл зээл аавн та хязгаараад хэлээрээ. Яг тиймэрхүү рекламаар ер нь их явдаг болчиход байгаа хгүй. Гэтэ эн чинь тэгэл энтэл нь тэгээд нөгөө талд нь зээлгүй яг бодит нүдэн дээр ингээд амьдраад байгаа хүн байж штэ. Тэр хүнийг харахаар бас юунд санаа зовхгүй амьдарч гин гэдэг нь бас ингээд сайхан бас харагдаад. Гэхдээ ингэсэн. Би яг наад амьдралаар ч амьдарч ирсэн сайхныг. Тэгээ би өөрөөрөө барахдаг байлаа. Зээлгүй энэ төр гэх тээ. Тий би яг бас наадах чи ярих гэдэг. Тий би ингээд дараа зээлгүй юм чинь би бол одоо банкнд очиод ингээд зээл хүсгэтэл банкнууд намайг бараа гойж мөргөөд ингээд зээл өгөө. Өө тэгээ бодчихгүй би. Айгу зээлийн түүхгүй гэж. Тий яг тийм. Түүх байх. Тэгээ би зүгээр нэг юу ч үлээ нэг айгу чухал юм байсан юм аа. Би түүх үтээх гэж зээл авсан. Авсан чинь авах гэсэн чинь 3 сая төгрөг өгнө гэдэг. Тэгэхэд би бүр гайхаад энэ яагаад ингэж байгаа юм бэ? Юм авах гавгүй штэ зүгээр үзийгээ үзсэн штэ. Тэглүү нэг тийм л болсон. Тэгээ би нөгөө нэг тий дүүнэртэй ингээ ярьж сууж байгаа л нөгөө нэг ингээ үздэм аа гэх тэгэхээр би үзэхгүй юу. 3 сая гардыг. Тэгэд нүдний болоо болсон. Тэгэхээр өө аха түүхгүй юм байна штэ гэдэг манай дүүнэр надад тайлбарлаж өгч байгаа. Тэгээ тэр чинь бүрэн скор гэдэг юм оноотой болсон юм байна штэ. Тэгээ тийм оноогүй байд юм байна би чинь. Тэгээд тэр оноогоо бүрдүүлэхийн тулд ингээд жижиг шажиг зээл мэйл авч маваад тий ингэж бүрдүүлдэг гинэ. Тэгээд би тэрийг нь авахгүйгаас болоод гайгаар хараа би ипотекийн зээл мэйл гарах магадлал айгу буурах гадсан байхгүй юу. Тэгээд би сая ипотек авахын тулд тий
зээлийн түүх бичээд аа. Бараг. За арайч юу юм. Гэтэ яг хэрэгцээ үүссэн. Зээлийн түүх бичээд. Тэг яг нэг зээл гэдгийг яг ашиглаж чадах юм бол хүндээ хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Гэхдээ нөгөө ёстой нөгөө арааманда яаж ганахгүй болвол түүнээсээ давж яаж ганаад ах юм бол эн чинь өөрөө дарамт болчих байгаа байхгүй. Тэрнээс ш зээлсэн тэр зүйлээрээ ингээд хөрөнгөжөөд босоод дараагийн өмнөхийн шатыг тавиад суурийг нь тавиад ингээд яваад ингээ болж байгаа нөхцөл болоод зээл хэрэгтэй. Харин хитээцэн их зээл бол тэр хүнд өрийн дарамт үүсгэж одоо бүр цаашлаад яах уу амьдрах уу яах уу дээрээ тулах ийм эрсдэлтэй болгодог. Тийм учраас зээл чинь бас хоёр талтай гэсэн үг. Тэгээ би яг тэр нөгөө нэг бас л нөгөө зээл байхгүйгээ мундаг өстой гоё тийм өстой алж ийн малж ийн ер нь бол баг баяачуудтай орж байгаа тийм баг зөөгд мөрөг гэх нь холгүй байдаг байсан бол үгүй юм байлээ шүү дээ. Тодорхой хэмжээнд зээлж явах хэрэгтэй. Зээл гэдэг нь одоо чинь бас юу болсон шүү дээ. Заавал ч нөх хүү түлж зээлэх биш. Яг нэг РК-гийн хэлбэрчлэг. Ямар нэгэн барааны дэлгүүрүүд бөөдөнгөө тэгдэг болсон. Тийм ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авах дөрөв хуваад хэд 4-өөс 6 ч юм уу хэд ч зарим 8 хуваадаг ч гэсэн хүү төлөхгүйгээр. Хүү төлөхгүй. Гэхдээ тэр нь бол өөрийнх нь зээлийн мэдээллийн санд нь ингээд зээлжилтийн түүхэн сайжраад яваад юм байлээ. Энэ мэтлэг хүмүүс янз янзаар ингэж зээлийг шийддэг болж л дээ. Тэгэхээр зээл байх ёстой гэдгийг би бас саяхан юунаас мэдсэн бэхээр дүүнээс мэдсэн байхгүй. За бид нар бол Монголда ингээл ийм яриад л штэ тийм. Гэтэл манай дүү чинь Америкт амьдардаг. Яг Америкт. Тэнгүүд Америкт болохоор ингээд зээл гэдэг чинь зүгээр хэвийн үзэгдэл гэж байгаа байхгүй. Тийм. Зээл сайн авах ёстой. Зээл сайн авж иж тэр хүний чадамжтай амьдралын идэвхтэй байгаа гэдгийг хардаг болох гээд байгаа. Америкийн зээлүүд юм байхгүй хүүгүй байхгүй. Айгу боломжтой. Хүүгүй маш боломж юм байдаг байхгүй. Тэнгүүд тэрүүгээр ингэдэг гинэ. Америкт бол ингэдэг. Монголд одоо яадгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ Америкт бол юу яадаг вэ гэхээр энэ хүн хэр санхүүгийн сахилга баттай вэ гэдгийг хардаг гин. Зээлээр хардаг. Хэмжиждэг. Тэгэхээр би бол боддог байгаа. Монголд одоо энэ бүрийн скор, сайн скор гэдэг оноонуудтай болчлоо штэ. Төхөөд байгаа хаа. Энэ нь тэрлүүгээл явж байгаа баг. Тийм. Би ч гэсэндээ бас тийм юм байна л гэж бодогдсон. Тэнгүүд ямарваа нэгэн зүйлийг бүр учир зүггүй мөнгө төгрөг биш юм а гэхэд те нэг ойр зургийн юмнуудаа дараа тавилга мавлага те тийм эд хогшлоо бол 4-5 хувааж төлөнгүүтээ зээлийн мэдээлэлээ ингэж сайжруулах л хоёр л мөнгөтэй л дөө мэдэж ин бид хоёрыг. Тий харин тийм байгаа мөнгөтэй. За манай сонсогчдод мань гоё 99861045 дугаарлуу залгаад зээлийн талаар ер нь үзэл бодлого хуваалцаараа манай буудан дээр суугаад ямар зээлгүй хүн байвал ороод ир бас 45 шууд ороод ирж болно. Тэгээ аль зээлтэй юм тий. За ямар ч өргөө хүн байвал орж ирээд өөрийнхөө аргументыг тий. Нөгөө талд нь зээлтэй өргөө бол баян өвчмөө бол жаргал Монгол хүний энэ ухаан. Тэгээ энэний араас би той үгийг тасдах гэдэг сандарч дүр. Тойроос нэг юм асуу. Гэтэ яг тойрт бас хэлчихье гэж бодлоо тий. Яг би одоо бол хүмүүс хоорондын зээлийн тухай бас ярих гээд байгаа юм. Бас энийг бас хөгжсөн дээр өгөх гэж бодчих. Тэгэхээр тойрт амар хавт өгөх би. Жухалчлаад хандаа тэлчихье зөө та хэд зөө. Би нөгөө сонсохгүй. Найз нөхдийнхөө дунд байхгүй. Саваа хоёр гар байд. Нэвтрүүлгээ дуусгая. Би өөр найз нөхдийнхөө дунд нэг ер нь мөнгө зээлхийг үл харин хатуу жоохон хоригддаг. Одоо зарим нэг найзууд ингээд тэдэн дэрэг зээлээш тэзээ өгье, инэтэр өгье гэж тэгдэж штэ. Тэнгүүд нь би айл болох ингээд надад тэрвээ ингээд яг хэцүү асуудал байгаа бол туслах боломжтой бол би яг тэр үнд хэмжээнд нь биш юм аа нэг бага хэмжээнд ч юм уу буцалтгүйгээр ч юм уу өгөхийг эрмэлцчихдэг байхгүй. Тэгээд яг зээлээ дараа нь авна гэдэг асуудлаар ингээд юм болчих юм бол эн чинь нөгөө нэг харилцааны амар том асуудал гарна. Тэр гэхдээ харилцааны асар том асуудал гардаг байхгүй. Одоо өчнөө хоёр л гараад мөнгө өгөөч юм уу ловирч юм нэгэн цагт найс нөхөдгөө явчихсан. Сүүлдээ мө ловирч юм уу хулгайч юм уу балаа юм гэдэг мэшн хийж мэдсэн те. Хүмүүс хоорондын хувьд бол яг ингээд зээл гэдэг бол жинхэнэ нөгөө боолчлол гэдэг юм чинь өөрөө яг утгаараа болж байгаа байхгүй. Тий, одоо хүн хоорондын харилцаан дээр зээлийн асуудал яригдж байгаа нөхцөлд ёстой ч их хүн чанарын асуудал давхар яригдаад явцдаг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр чинь нөгөө авахтаа болоод гуйж авчаад өгөхтөө болоод өстой бөө юм болж өгдөг штэ. Яг тийм зарчмаар л явах гээд байдаг байхгүй юу. Тэгээ бүр ийм хандлагатай болчих. Одоо миний хувьд. Одоо яг энэ залуучуудаас нийлж байгаа залуучуудаас аюух би бас юу нөлөө аваад байгаа. Тэр хэд бас тэгдэг юм элэ. Бас нийлүүлэх. Ямар нөлөө авч яах гэхээр
хүн надаас бас зээлүүлдэг юу? Тэдэн дөрөг өгөөч гэ тэ. Тэдэн дөрөг төр зээлээч. Тэдэн дөрөг төр зээлээч гэж хүнээс мөнгө зээлгээ асууж байгаа хүмүүс амар орк санагддаг болчтой. А бүрөө? Орк. За. 20 кай юу? Ер нь 20 кай асуусан чинь дуурахгүй найдвартай хүн байдаг үстэй. Найдвартай хүн байдаг үстэй гэхдээ. Бас нэг хоорондоо ингээ өгж авдаг ингээд бүр тогтмол болцсон. Бас нэг тиймэрхүү хүмүүс байдаг юм байх. Яг ганц нэг тийм хүмүүс бол манай нэг дүү байдаг байхгүй. Одоо манай эхнэр яг төрсөн дүү. Тэгээ бид нар нэг Америк явахгүй л ингээ бэлтжсэн чинь би амар хэцүү байна гэж тэгж байна. Чи зүгээр шүү дээ одоо тэгэл 2 жил болоод иргээд ирсэн чинь. Үгүй та нар явж байгаа би хинээсээ мөнгө зээлнэ. Одоо гэхдээ хамгийн миний бүр амар дургуй хөдөлгөөн сүүлийн үед ер нь их дургуй хөдөлгдөг зүйл нь болонгууд би ч одоо 5-5 хүүхэдтэй ингээл хуруу умсаа ягаал ингээл зүтгэж яваа штэ. Чи хуруу умсаа яах вэ? Бодлоо яриад. Тэнгүүд хоолоо моолоогоо нүүр царайгаад яаж. Тэнгүүд хүмүүс ингээд юуны мөнгө зээлчиж гэдэг вэхлээр ам авраачтай. Шар тайлах мөнгө зээлээч. 10-20к. За тэр бол ч зүгээр маа үз. Би гэхдээ саяны 20к бол би шараа тайлах гаагүй шүү. Жоо үлсээд байгаа гэж. Чи шараа тайлах. Чамаа шараа тайлах гаагүй чи мэдчихэж байгаа. Чи яг эхлүүлэх гэж байгаа. Яг эхлүүлэх гээд байгаа шүү. Ястаа үгүй шүү. Гэхдээ нэр үнэн шүү. Байдаг. Өстой хогийн те. Би өөрийнхөө хүүхдүүдэд зарцуулж амжаагүй байгаа зүйлийг өөр хин нэгэн өөр зорилгоор те шаал өөр зорилгоор хэрэггүй гэж үзэхээр зүйлд зарцуулах гэдэг шүү дээ. Тэр бол жиг маа үстэй. Тэгэхээр яг хүмүүс орондын харилцааны нэг зээлийн асуудлыг айгүй болгоомжтой яахгүй бол ер нь яг энийг бол барыг хоригдсан дээр дээ. Тэгээ хүн өөрөө ингээд бүтээгэл урагшаанаа яг ажиллах чадвартай л явж лах хэвээр шүү дээ. Тэгээ хуулийнхаа хүрээнд ч гэсэндээ эн чинь одоо нэг хогч нь болоод дуусдаг байхгүй юу? Тэгээ ямар ч хуулийн юу үүрэх боломжгүй юм билээ те. Боломжгүй. Одоо жишээлбэл нөгөө цаасан байдлаар нотрот дээр гэрээ байгууллаа. Тэрийгээ цаг тухайд нь сунгуулад явж байгаагүй бол гэрээ чинь үгээр дуусгар болсон. Энэ үеийн чинь одоо юу гэдэг нөхөн төлбөр хүү өгөх шаардлагагүй. За үндсэн мөнгийг нь л ингэж өгнө гэдэг шүүхийн заалт гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үн чинь 2-3 жил навширч ирсэн аа. Тэгээ сүүлд нэг шүүхэр оронгуудаа. Тэгээд найд нөхөрлөж байхгүй болоод нэг хоёр хоорондын мөнгөө нэг уул цуулаад авж байгаа юм чинь тэгэл тэгсгээгээл ингээл үргэдэл бас дуусчих واخгүй. Тэгээ бүр жичрээд идэг хүн байдаг байхгүй. Одоо нэг ингээд шалтгаан хэлж штэ. Тэнгүү жичрээд идэг байхгүй. За жишээ нэг кейс нь болгоо би нэг бүр Алматад байсан байхгүй нэг Казахстаны. Тэнд ингээд байжсэн чинь нэг би л авч чичрээгүй. Таньдаг залуу гэж байгаа. Чат ичиж байгаа байхгүй. Чат ичиж байгаа байхгүй. Өгшөө нэг тэдэн төрөг төр өгөөч гэд. Тэр нөгөө мань чинь гадаад байна гэдгсэн байхгүй. Тэгс чи тийм үү. Гэхдээ интернет банк чи ажиллаж байгаа юм тег. Бүр авахгүй бүр чичрээ. Бүр шалтгаан чи хамаагүй шүү дээ. Техник хөгжсөн шүү дээ. Техник хөгжсөн шүү дээ. Тэгээд энэ харин найзын банкнд мөнгө байхгүй байна гэдгсэн чи чам зээл аппликейшн байгаа шүү дээ. Бүр ингээд зээлийн апыг авах болох. Тий, зээлийн аппликейшнээс зээл авуулаад тэгээд надаас мөнгө авах гэдэг шүү дээ. Бүр тэгж ичирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн ер нь яг нөгөө цагаандаа гарсан зээлдэгч нараас байдаг л да. Бас айгүй шулаач зээлдүүлэгч нар ч байдаг. Яг нэг амиа тулсан нэг үе байдаг штэ. Одоо нөгөө нэг зээлийн түүхгүй эсвэл нөгөө нэг яг тодорхой ажилгүй хуваарай л нөгөө тогтсон юугүй байгаад байгаа нөхцөл гээд бүр нэг амь тулцсан заяа. Бараа мараа яг ингээд зам өдөр ч юм уу хаан чинь нэг гаццсан. Гэтэ тэр хүн үнэхээр найдвартай. Тэгээ тийм байхад өмнө ч гэсэндээ ингээд өгөө аваа ингээд байжсэн бэжиж яг хэрэг толсон үед нь за тэдэн хувийн хүүтэй ч юм уу эсвэл тэгвэл ингүүл ингээд нэг барьцаалаад идэг бас нэг хүний нэг зовлон дээр тоглолт хийгээд идэг хүмүүс бас байдаг шүү. Байдаг шүү. Надад бол одоо нэг юм байна. Сайн явсны юм одоо үр шим юм уу да гэмээр юм байдаг шүү бас. Манай нэг найзууд танил нөхдүүд байна. Ер нь нэг тийм ойр орхон яриад байдаггүй. Би сайн нэг машин авахгүй л нэг асуудал үүслээ шүү дээ. Нэг 10 тутлаа 10 тутчдаг байхгүй. Тэгэхээр би иргэн тэн дөрөв ингээл бүх хүн рүү л асууж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг найз руугаа залгалаа. Найз ч байх та манай үеэл ихгүй манай эхнэрийн үеэл. Залгаад юу нэг 10 байна төр зөргөсч чинь. За төр байж байгаа би гялс эргээд залгая гэж байгаа. Тэгээ мань хүн цогцолж өгөхгүй яваад тий. Тэгснэ хамгийн гоё нь ингэн заяа. Эргээд залгаснаа. За Эрка за яста манд нь бол яг 10 бол хүрэхгүй юм байна. Чи миний эмэг бүгж хоёрыг аваа ёо. Гэж авдیں۔ Тэгэхээр юу эмэг бүгжин дээрээ толохгүй.
Зүгээр л чамд ингээд те дансан чинь зүгээр ингээд байна уу те? ингээл унтж байгаа мөнгө байвал аваад би нэг 2-7 хонуулаад буцаага өгөх гээд байгаа маа. Түүнээс биш яг ийм одоо ажил хийдэг мөнгө бол хэрэггүй. Одоо жишээлбэл чи орлого олдог бол наад мөнгө чинь би авахгүй. Би хүү өгч чадахгүй юм чи угаасаа. Хүү өгжээвэл би зүгээр зээлийн ап мапаас авчих штэ. Надад бол асуудал байхгүй. Хүү өгөхгүй гэж л асууж байгаа маа гэсэн чинь. За. Стам ойр залгаагүй байж хат нь ганц гуйж хат нь тусалж чадаагүй ингээ хэцүү байна гинэ. Тийм хөөрхөн. Тэгээд би бүр бодож байгаа. Сайн авсны юм байд юм. Тэгээ очроо бас би баг 2 сар чамаас гуйгаагүй штэ. Тэгээ сая нэг 20k гуйж хахад чи гимшгүй байна уу? Би чам нэг дансныхаа үлдэгдлийг харуулж болно шүү те. Би нэг юм бодохгүй. Сүүлийн дандаа халтууртай байгаа юм биш. 10 цөмөлж байгаа. 10-20k ингээ зээлдэг хүмүүст би зориулаад нэг юм Доо юм санагддаг. Үгүй. Банкныхаа яг те Эрдэнэ ашир гэдэг нэртэй банкныхаа нэг тэг үлдэгдэл гэсэн юмыг скриншот хийгээд бэлдсэн байдаг байхгүй. Тэрийг шууд яваа. Ихэнгүүт нь явуулцдаг те. Шууд явуулж. Оо тийм байх өгшөө гэл нөгөөдөл чи. Хоёр дахь нэг ийм хүн байна уу? Одоо 90 тойронд чинь одоо яг нэг ийм өсвөр насны нэг ийм дүүнер байна уу? Сайн өрх ах гээ. Үгүй байсан. Одоо том болчихсон. Байлаа. Одоо би нэг тийм хідэн дүүнертэй болж байна. Нэг бодлын ингээ хөөхө хайр хүрх юм аа. Хөөхөн нэг үгнэх юм аа. Гэтэ одоо нөхөрт байдий. Эрkäхаа гэл ороод ирнэ. Би мэдж байгаа. За энэ нэг 20 л байна. 20 10 гэ бодож байгаа юм чи. Бож одоо баг зарим дүүнертэй хаа яхаа гэж бичгт нь миний дансанд хэд байгаа гэж шүү. Боддог болоо. Би яг тийм юм байна. Манай нөхрийн ч одоо бүр яг байгаа байхгүй юм. Эгч мэгчийнх нь одоо хүүхдүүд яг тийм хүмүүс байхгүй. Тэгээд тэнгүүд сайн ахаа ажил сайн уу хүүхдүүд нь том болж гинэ үү гэж ороод ирдэ шүү. Яг тэгж орж ирнэ. Тэгээд тэнгүүд за юу илээ яасан юм бол юу болсон юм бэ гэх хамгийн түрүүнд шууд тийм юм бодогддог. Тэр ихтэй би ихнэртэй хэлэхгүй орч зүгээр үү. Ихнэртэй харин надад ч гэсэндээ хэлдэггүй би яг барьждаг юм байна. Бүр амар асуудал гайгүй л хэлэхгүй. Хоёр дахь юм гэртээ лимит байдаг. Одоо шинэ 20,000-аас ч юм уу те 50,000-аас ч юм уу доошо мөнгийг хин нэгэн зарцуулах те өөртөө юугаар явцгаана. Яг тэдэн төгрөгөөс дээшээ байх юм бол заавал нэг нэгнтэйгээ ярилцсана гэдэг юм зарчим байдаг. 20,000-аас 50,000-аас доошогоо юуг болол ихтэн нөхөртөөгөө ярина гэсэн чи миний хүнд 100,000-ыг зээлүүлэхээр болдог их нэртэй хэлж чаддаггүй те. Тэгэнгүүт 20 Ямар мөнгө зэлтэй гараар 5 гараа. Гэхдээ би тэгтээ 20 байдаг. Йоо заваа. Тэгээд ямар ч асуудалгүй. Одоо ихнэр дээрийн хооронд нэг юм аюулгүй том асуудал болж исэн байхгүй яг наадтай ч холбоотой. Бас өнөөдрийн сэдвтэй холбоотой. Зээл. Ихнэр тэгдэг байхгүй юу? Манай ихнэр амар гинэн байхгүй итгэхий. Уул нь цагдаа байсан юм биш. Айгу гинэн сонио. Нэг ойр дотных нэг миний ч бас таньдаг хүн л дээ. Нөгөө юу мөнгө зээлээч гэд гойсон байгаа байхгүй юу? 2 сая төгрөг. Тухайн үед 2 сая ч бас чанга байлаа шүү дээ. 10 жилийн өмнө. Одоо ч аваагүй л дээ. 2 сая төгрөг өгөөч гэдэг. Тэгээд хөлтүүлсэн юм уу? 2 сая төгрөг өгөөч заяа гэдгсэн чи заяа. Яна надад одоо байхгүй ч гэсэн чинь. Чи Эркагаас суугаад өгч гэж чинь. Эркад авах шүү дээ. Хатан мэжсэн асуугаад өгч гэж. Эркагаас суугаад чи. Эркагаас суугаад өгөөч гэсэн чинь манай хүн тэгсэн гэж байгаа байхгүй. Эрка танд бол зээлэхгүй байхаа гэсэн гэж байгаа байхгүй. Шудрах би бол өгөхгүй. Би бол өгөхгүй байхгүй. Тэгсэн чинь манай эхнэрээс харин ингээл амар амьдралаа яриад ингээл бүх юма тойч мочоод өрөвдүүлээ. Доо бүр ингээд яг тархийг нь бүр ингээд бацаа те нөгөө ятгахын утсыг ингээд хөндцсөн байгаа байхгүй. Тэгсэн чинь манай эхнэр хизээч надад худлаа хэлж үзээгүй. Амьдралдаа ганц худлаа хэлсэн тэр байхгүй. Худлаа хэлээ мөнгө авцсан. Тий. Нэрийг үнэн хэлсэн заяа. Гэхдээ өөр хүний нэрээр орлуулад хэлсэн. Хоёр яг адилхан нэртэй хоёр хүн байхгүй. Тэгэхдээ нэгнийх нь нэрийг нь ашиглаад нөгөө хүнд нь зээл аваад өгсөн надаас. Тэр хүний хэлэнгүүт би тэр хүнийг хэлвэл би өгөхгүй байсан байхгүй. Тэнгүүд энэ хүний хэлсэн болохоор нь би за чи мэдж байгаа юм чи ингээд би шилжүүлчихгүй заяа ихнэрлүүгээ. Тэгсэн чинь ихнэрлүү яваал ингээл явчихгүй цаашаа. Сар боллоо. 2 сар боллоо. Би асуулаа. Яас нөгөө чи юу болов гэж. Ингэж ийн гэсэн ингээд тэгж чинь. Хүүргийн цаанаасаа мэдээлэл аваад надад хэлж байгаа. Ингэсэн гэж байна гэж хэлж байна. Яаж юу гингүүд нь тэнд сандарч байгаа шээ. Яг тэгсэн юм байлээ. Эхэндээ хэлээгүй. Манай ихнэр яг ингээд сүртэй сэтгэл хөдлөл байхгүй. Тэгжилээ гэж хэлчихгүй. Тэгэл би азаргал явчлаа. Явлаа. 2 сар боллоо, 3 сар боллоо, 4 сар боллоо. Би мартчихлаа. Явж ивс гинт 5 сар боллоо цаналаа. Харин нөгөөд чи юу болов гэж чинь. Яг ингэж байгаа юм байлээ гэдэг нэг юм хэлж чинь. Тэгсэн чи одоо энэ дээрээс манай хүн сая баяж авцсан байсан билий. Энэ нэр яач вэ гэх тээ. Харин тийм 2 3 сар болчихсон. Тэгээд за 6 сар боллоо. За би
Жохон би жохон тесэрдэм бав. Гү наа чи юу болчих вэ нэр яач юу гэсэн чинь манай хүн надад. Бараг би өөрөө залахгүй гэсэн үү? Гэт нулимстэй. Ястаа амьдралдаа нэг ганц л удаа нэг юм нууц юм хийх гэж оролцсон чинь бүр юм нүдний уул аваллаа гэ надад. 2 сая юм тэр нулимс явчихлаа шүү дээ. Ер нь тэгэл нөхөртөөгөө ярилцахгүй бол ер нь цаанаасаа эхнэрийн нулимс урсаал ерөөсөө миний ууч сэтгэл шууд асгарж байгаа юм чинь зүгээр. Ивэдээ. Эхнэрээ тэр хүнийг бол бодохоор ингээд уур хурж байгаа юм л да. Гэтэ ингээд эхнэрээ бодохоор өрөвдөд байгаа юм чи гүргэн юм. Аргагүй дээ. Тэр хүн тархитуулах хүн шүү дээ энэ хүн чинь ингээд. Тэгээ манай эхнэр надад зөвлөлдсөн бол тэр хүн тархитах гэдсэн гэдгийг би бол хэлчих байхгүй юу. Тий. Ингээд одоо манай эхнэр бол айгүй том сургамж 2 саяар авсан байдیں۔ Айгүй хүний хөгжлийн айгүй чухал сургалтанд 2 саяар суудсан байдیں۔ Яг над луурдуулдаг дээр чинь одоо гадуур нөгөө нэг яг юу яваад байдаг штэ. Хүний хаягаар орж ирээд ингээд нэг мөнгө нэхэд байгаа штэ. Атанго манай одоо яг ойрын нэрийг хэлээд яхаа зэ. Нэг нь хэлээд яхаа баа. Тэр бид нар доржоо гэж сонсоогүй шүү. Гаа доржоо бишээ зүгээр. Нэг манай найз байгаа зэ. Саяхан болсон зэ. Тэгсэн чинь нөгөө нэг юм одоо ер нь бас олонний танил хүн багхгүй бид нар чинь цогноо. Тэгсэн чинь дахиад нэг за бүр батараа болчлоо. Тэгсэн чинь дахиад нэг олонний танилын нэг юм хаяг юуг нь ашиглаад нэрийг ашиглаад хаяг бүтээгээд Instagram-аар мөнгө гуйсан байгаа байхгүй те. Өгшөө түр нэг юм 300 мянган төгрөг өөл өгчөөч гэ те. Чөө мент чинь яг 300 яг 300 байсан гэж байгаа. Тэ өөрөө тэрнгээрээ юм ийх гээд өөрхий нэг актер мөнгөтэй биш л те манайд. Тэгээ яг нөгөө дажгүй од хүн яхаар чинь таньдаг тэрний яхаар чинь 300 мянган төгрөг тэр чигээр явуулсан гэсэн. Хөөрхий. Баярлалаа дажгүй од хүн үү. Тэгсэн чинь нөгөөдөг чинь ингээд профайлер нь дараа явуулсныгаа дараа профайлер нь ороод үзсэн гэсэн зэ. Тэгсэн чинь нэг тагыг чинь мангар зөөхөндөө. Өөрийнх нь зургуурыг нэг л биш болоо явцсан гэсэн. Тэгэнгүүт нөгөөдөг чинь буцаага харгацсан гэсэн. За гөгшин яг тогныхоо мөнгийг хэмжээний төлөхөд байгаа шүү. Гөгшин ядаж гоо ядаж талын чигсэн бут. Талын чигсэн буцаага дөгөөжсэн. Нөгөө өнөөргий хөрвцсөн юм яа зэ. Талын үгүй 100 мянган буцааж өгсөн гэж. Боо бас уу. Тий 150 чанартай тэгээд ханаас надад ингэж хэлсэн. Тэр бас нэг үлсэнгөө тааж байгаа. Тэр өргий яг болохоо олчлаа гэж мэдээл өргий аргатаад баг найраа хийсэн. Эндээ буцаага талын ядаж өгчгөө. Энэ тогны мөнгө, багын юмны мөнгө төлөвчтэй болгооч юм те. Тийм бэ, нүнжтэй юм бэ нүе. Тэгээ наваад гисэн аахгүй. Нүгшийн дэдлэр тэр айгүй нэгүсэнгөө болгооч байсан. Энэ дэдлэр энд ч дээрээ гэдгсэн аахгүй. Тэгээ би өөртөө хинт чилээгүйгээ. Би бол хинт чилээгш манайхан цаашаа бити дамжуулаа. Йой. Тэгэхээр яг өнөөдөр яг зүгээр хоги болгооч. Ер нь яг энэ мөнгө санхүү тэр нэг хүний нэрээр мөнгө гоох мох яг ер нь одоо ингээ бусдад ингээ тэр онлайнаар ловирдуулаад байна штэ хүний нэг тэрэн дээр чи айгүй хамгаалчихж байгаа байхгүй. Ер нь би бусдад ямар ч таньдаг хүн байсан хинт ч байсан мөнгө зээлэхгүй гэд те. А төнгөд одоо ийм гараад ирцэн зэ. Маань зарим найзууд мөнгө зээлэхгүй гэдгийг мэдсэн зэ. Мэдсэн учраас одоо ингэдэг болцсон зэ. Хөшөө 20к өгөөч гэж шууд зээлэж өгөөч гэж хандны аяа яваад ав шүү. Надад нэг 20к-гийн тусламж явуулаач гэдэг ингээ явсан дээ штэ. Одоо ер нь зээлэх биш сүүлийн үед бол тусламж л авсан байна тий. Гэтэ яг тийм үе байдэн шүү хүнд. Би нэг яг тийм үедээ толж ирсэн өөрөө. Утасны цэник дуусаад. Дансанд гэсэн чинь яг 20к л үлдсэн. Тэгээ машин ачуулсан байдий би бүр. Тэгээ машин ачуулахар чи авахар 60к юм байлээ шүү дээ. 40 дутаа наачтай яг сох дутт юм байлээ. Тэгээ утасны цэник дууссан гэсэн. Утасны цэник дууссан харин. Тэгээ чэйжэр мэддэг цөөхөн үед утаслууд юм байлээ шүү дээ хүнд чи ер нь. Мөхцөөгийн дугаар. Тоо амар юм байлээ тийм үед чинь. Нуруугаар хүү дагаал ингээл баг амьдралын тухай бодож модоол. Би юу ийгээд байна. Яг тэгдэм байлээ. Амар хэцүү тийм үе байдэн шүү. Ачаагүй ингээд ихэлгэн. Яг тэгж боддیں۔ Тэгээ одоо ингээд яг одоогийн өндөрлөгөөс харахад бас арай л амар байсан бохоггүй бодохоор. Яг нэрээ бас ингээд амьдрал бодогдсон байлээ шүү тийм үү. Хүн асуувал нэрээ бас бодоорой бас нэр амьдрал нь бодогжээч магадгүй шүү. Та хоёр энэ талаар юу гэж боддог вэ? Яг зээл ч нөөрэ мөнгөтэй холбоотой байгаад байгаа шүү дээ. Яг би энэ дээр яг ийм бодолтой байдаг. Та хоёр юу гэж бодож байна? Жишээ нь одоо ингээд надад одоо ингээд оцоож яваасан хичнээн тэр бум төгрөг ингээд байхгүй байгаад байна шүү дээ. Мөнгө байхгүй. Тэгээ байхгүй байгаа шалтгаан нь миний ингээд дотоод сэтгэлийн тэрийг багтаах савны хэмжээл ах
хүн дотоод сэтгэлийн тэр хандлагын савны хэмжээгээрээ өнөөдөр чиний данс яг адилхан байдаг гэж би яг зүгээр бодож исэн бохоггүй. Тэрийг юу гэж бодож байна? Ойлгосон. Би бол одоо яг санал нийлэхгүй байна. Харин Яг ингээд байгаа юм заа. Зарим одоо гинт чамд те 10 тэрбум байвал яг чиний сэтгэл даах уу тэрийг л гэж байгаа байхгүй. Дааш. Хэрвээ даах байсан бол одоо би хэрвээ даах байсан бол тийм ээ. Даах байсан бол чи тэрийг аль үжи олцсон байгаа юм шүү. Сэтгэлийн хүчээрээ. Гэдэг нэг юм философи юм шиг юм гаргах гээд байгаа юм. Яг нөгөө Эрдэнэ очир гэх те. Тийм гарах гэдэг тэгээд дээ. Яг би бол тэгж л бодоод байгаа нөгөө бодит нэг байдал чинь өөр шүү дээ тий. Нөгөө нэг юу гэхээр Монголын зах зээлээс би тэр бомыг босгож чаддаг одоо хүн бол айгу цөөхөн байхгүй гэж би бодоод байна тий. Тийм учраас нөгөө нэг яг миний сэтгэлийн хэмжээ ямар байхаас баг үл хамаарахгүй нэг тийм хүчин зүйлүүд байна л гэж би бол бодоод байна. Надад бас тэгж бас болох юм тий. Зээлийн тухайд бол хараа ингэдэг юу бүр яг юм зоригтой бүр зээл авдаг хүмүүс байд юм билээ. Гэтэ нэг ийм байгаад байгаа. Хит бас зоригтой хүмүүс хараа зүгээр л их зээлтэй л болсон хүмүүс их байгаа байхгүй. Яг тэр зээл аваад хоцсон онсон хүмүүс бол байгаа миний эргэн тойронд. Гэтэ тэр нь 10-аас 1 миг л байгаа байхгүй. Тэнгүүд 9 нь бол ингээ яг алдсан байгаа байхгүй. Зүгээр ингээ зээл аваад дэмий мэдсэн тий. Одоо би бүр саяхан нэг юм сонслоо. Нэг бүр мундаг одоо мөнгөтэй хүнээс сонслоо л доо. Зээл авч бизнес хийх гэж байгаа хүнд бол баг дэмий гэж хэлээ шүү гэж хэлж илээ. Тэгээ ямар утгатай ингэхээр ингэж байгаа юм бэлээ. Түрээс төлөөд бараа материалаа зээлэр татаад ингэж байгаа бол баг чамд амьд үлдэх магадлал бол баг тий нэг 5 маван хууль байгаа гэж байгаа байхгүй. Эрсдэлтэй л дээ. Маш их эрсдэлтэй гэж хэлээ. Тэгэхээр чамд хэрвээ өөрийн гэсэн нэг юм байр байгаад тэрийгээ чи яахаа мэдэхгүй байгаа бол нэг тэрэндээ хийгээд үзвэл болох магадлал нь бол өгсөн гэж байгаа. Алдсан байсан ч гэсэн чи нэг тим их юм алдахгүй. Ингэж бас ярьд юм байлээ. Гэхдээ хэр үнэн зүв байд юм байгаа сайн мэдэхгүй. Хамаг юмаа зээлэр шийдээд бол амжилтанд хүрэх. Харин тэгж болохгүй л гэж хэлээ тий. Ямар нэгэн одоо нэг суурь нь байж иж, ямар нэгэн орцсон байж иж. За тэгээд 100% биш юм ахаа 50% ч юм уу зээлээд ингээ явах юм бол ядахтай 50% тагаа үлдэх гэдэг шүү дээ тий. Харин 100% зээлээ гэж бодоход 100% алдах битэл бүр нэмээд дахиад өрөнд орох асуудал үүсгээд байна л гэсэн үг яригадаад байна. Ер нь энэ том компаниуд ч гэсэндээ байнгын л зээлтэй байдаг шүү дээ. Тэгдэг юм билээ. Тэгээ одоо тийм юмны ч зээлтэй, ийм юмч нэн зээлчлэлтэй, улсын ч зээлтэй, юуны гадаадын ч зээлтэй гэл ингээд явж идэг. Зээлээрээ ингээ хөлжөөл ингээл яваад байна л та. Баячууд ч гэсэндээ харуул за зээл нь тэд, авлага нь тэд, банк нь байгаа нь тэд гэх. Уг нь зээлээ дарах хэмжээний мөнгө нь байгаад байгаа хэрнээ хавд арчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зээлт нь өөрөө бас ингээд эргүүлж болох тухайн хүний яг энэ нэг амьдралынх нь юм хомыг ингээд зохицуулж болохоор зээлийг зохицуулаад зээлтэй ингээд өөрийнх амьдралын хэм маяг болгоод явахаар тийм нэг юм байгаад байгаа юм шиг байна. Тэр хэмжээгээр сэтгхүүн хөдлөөд идэгөө. Одоо жишээ нь ингэжсэн бох намайг олон жилийн өмнө. За нэг 10 жилийн өмнө. Өмнө гэсэн. Яасан бэ гэхэлэр нэг яг наашаа явчихсан чи манай доронтод нэг бизнес эдэг ах байсан байхгүй. Тэгээ цуг ингээ миний машин суугаад ингээ хот руу явж ирсэн. Тэгсэн чинь би яг мэдээж амьдралын асуудлуудын талаар ярилцж байгаа шүү дээ тий. Тэгээ би чинь нэг юм за нэг 10 гаруй сая нэг 20 сая төгрөгийн зээлтэй өлөө яалаа. Зээл гэдэг бол хэцүү юм. Зээлийг одоо дарах гэж хэцүү ингээл ингэж тэгж ингээл ярьсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө ах чинь над руу тэгж хэлжсэн байхгүй. Чи яг ингээд 7-800 сая төгрөгийн өрөмд ороод тий. Тэгээ дээрээс нь ингээд шүүх дээр бүр дуудагдаад бүх юм чинь хураагаад тий. Чи яг ийм нөхцөлд очиж исэн үү гэдэг. Үгүй гэд би тэгсэн байхгүй. Жахан тийм нөхцөлд ингээ очиж исэн шүү дээ. Тэгээд тэгэхээр нөө давж гарахгүй зүйл гэж байхгүй. Ингээд нэг хэлж ирсэн. Тэгсэн чи юу вэ? Миний юм хажууд нь юу вэ? 10 сая юу вэ? Тэгээд мэдгүй яг тэр үг одоо нөгөө нэг юм амар тухайд юм нөлөөлж исэн байхгүй. Оо юу ч энэ асуудал юу ч юм шүү дээ. Галс бодоо олох юм байна гээл те. За сүүлийн сонсогчийг аваад өнөөдрийн том өрөөгөө өндөрлөе. Байна уу том өрөөнд тавтай морил? Байна уу? Байна уу? Байна. Том өрөөнд тавтай морил? Байна уу? Байна. Хэн бэ? Байна уу? Байна. Байна. За болохгүй байх шүү. За байна уу? Байна уу? Байхгүй бол юу гэж залах вэ? Энэ яг зээл ярих гад орж ирлээ шүү. Харин тийм яг уганд хоолойны өмнө яг Эркага мөнгө авъя. Эрка ичээчээ гэдэг. Тэгээ ороод ирэл бадранда яана. Тийм байхгүй даа надаа. За дахин холбогдож байна уу? Байна уу? Байна уу?
Сайн уу? Байна уу? Инхүү шох шиг бах юм. Харин тий. Байна уу? Байна уу? Байна уу? Байна. За, бид нарыг сонсож байна уу? Байна уу? Байна уу? Байна. Сайн уу? Сайн. Хана нада мөнгө зээлээж гэдэг. Хайра тэгвэл ирээд аваач байна уу? Оо байна. Сайн байцгаана уу? Аа сайн. Байна уу? Юу бүр ярих гэж. Дуудлаа шүү дээ. За хинтээ холбогдсон бэ? Инхүү шана. Харин инхүү шох гэж гэсэн юм аа. Тэгээ харин байна уу гэдэг хаад болохгүй байх юм бас биш ч юм болов уу тэгээ эргэлцлээ шүү. За инхүү шулцтай зээлийн тухай ярих хэрэгтэй хүн байхаа. Тий, ер нь аль нөгөө нэг зээл одоо авах муу гэдэг ойлголт ер нь бас өрөөсгөл байхгүй юу? Гингод нөгөө нэг хэрвээ чи зээлийг авах гэж байгаа бол буцааж ер нь аль нөгөө хүмүүс болохоор ингэж ойлгоод нөгөө ер нь бол зээл гэдэг чинь юм байхгүй юу? Би тэр хүнээс мөнгийг авч ашиглана. Авсан учраас буцааж төлнө. Ийм юмыг ерөөс яг тархиндаа анханасаа суулгаж авах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө хүмүүс чинь нөгөө нэг аваас тэгдэж штэ авахтаа сайхан байд юм дараа нь ста тамалдаг гэж. Мэдээж хүнээс авсан юм чинь өгнө штэ. Угаас өгөх ёстой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөгөө нэг бизнес эрхлэлээд ч юм уу те одоо хувийн хэрэглээндээ ч юм уу зээл авлаа гэж бодоход тэрийг буцааж би яаж төлөх вүлээ? Буцааж буцаад миний одоо нөгөө нэг санхүүгийн амьдралд ямар нэгэн байдлаар яаж дарамт болохгүйгээр би энийг төлөх вүлээ гэдэг юм аа. Эхлээсээ бодох хэрэгтэй. За ялангуяа бизнес эрхлэлээд зээл авж байгаа агуудаа бизнес эрхлэл зээл авч байгаа хүмүүс л нэг сэтгэл хөдлөлөөр шийдэдэг байхгүй. Тэгэнгүүт яг тэгж унгах ямиг ойр орчны хүмүүс нь амар бэлдэж өгдөг. За ингээд нэг жишээлбэл нэг адууны мах хийгээд те чанаад ингээд нэг аюу хөрхэн төз мөцөн тавь зарсан чинь нөгөөт чи ихний удаа хүмүүс чинь яа нэг шин юмыг эхлээд авдаг байхгүй. Сонирхоод ач. Шин юм гарцсан биз дээ. Энийг амсаад үзье, идээд үзье, уугаад үзье, хэрэглээд үзье. Ингээд аавна. Тэгэнгүүт аюу хөрхэн гүйлттэй нөгөөтх нь за нэг ихний сар аюу хөрхэн явчлаа. Тэгэнгүүт өстө алж штэ. Чи өстө ингэх юм чинь зүгээр үйлдвэр барьчих, зээл авчих. Тэгэнгүүтаа мань хүн байдаг юм а барьцаалаа зээл авчих. Тэгтэл яг зээл аваад амьдрал дээр гардаг хүн өдөр болгон адууны мах идэхгүй л ахгүй юу. Хүн өдөр болгон лавшаа уухгүй л ахгүй юу. Тэгэнгүүт хэрэглээнээс аажмаар хасагдаад эхэлдэг нөгөөтг нь. Байнгын апдейт хийж, шинжилэлт хийж, адгийн наазынхан сав бодол баглаа дээрээ апдейт хийх байна. Амт чанар дээрээ апдейт хийх байна. Хачран дээрээ апдейт хийх байна. Энд чинь апдейтууд хийгдэн штэ. Яг тийм апдейтууд хийгдэггүй болгоод хүн өдөр болгон нэг амттай адууны махаа хийж идэхгүй байхгүй. Тэрийг 7 хоногт нэг л 3 хоногт нэг л хэдэн. Үнэхээр мөнгөгүй болсон үедээ за нэг тэ төцнээс нэг ганц жижигхэн юм савлгаатай адууны махаа аваад идчихье гэж бод. Тэгэнгүүт тэгээ дээрэс нөгөө нэг бас яг яаны бол ингээд амар одоо яг сайн судалж л хийх хэрэгтэй. Тэгэнгүүт чинь хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө зээл авчингууд буцаад нөгөө амар ингээд лагаар өөдрөгөр харж байгаа юм л та тэр чинь. Тэгээ өөдрөгөр харж исэн юм ингээд борлуулалт нь багасаад гэтэл өнөөдөр ажиллаж байгаа хүний цалин багасахгүй л байна. Хүний хэрэглээ улам нэмэгдэхээс багасахгүй. Тэгэнгүүт нөгөө стрессэндээ ороод дарамтанд ороод ихнээсээ байраа алдаад машин алдаад ингээд эхэлдэг. Тэгэхээр яг тийм нэг сэтгэл хөдлөлөөр ерөөсөө хийж болохгүй. Дээрээс нь хажуу ойр тойрных нь хүмүүс бас нэг сунлахтай амар учиртай сунлах. Тийш дээ. Зээл гэдэг бол тоглоом биш те. Тийм, тоглоом биш. Тэгэнгүүт нөгөө нэг бас ингэдэг одоо яг ингээд нөгөө нэг мэдлэгээсээ болж бас амар их нөгөө алддаг хүмүүс байдаг. Зээл гингууд банкнаас аваад зээл авчна гэж боддог хүмүүс байдаг байхгүй. Тэгтэл банкны өндөр хүүгээс гадна улсаас болон олон улсаас янз бүрийн төслөөс орж ирдэг түмэн зээлүүд Монголд байдаг байхгүй. Тэрийг яг үнэндээ манай Монголын зах зээл дээр мэддэг хүмүүс нь цөөхөн байдаг. Хэрвээ зээл авч үнэхээр эхлэх гэж байгаа бол эхний ээлжинд одоо эхлэлийн бизнес дээр жишээлбэл эхний 6 сараа ч юм уу хүүгүү зээл энэ ч бол ерөөсөө амар том боломж авах. Тэгэлгүй яах вэ? Тийм зээл Монголд байдаг. Байсаарч байсан, одоо ч байгаа. Хүмүүс тэр зээлээ судалдаггүй. Зүгээр хайж явах хэрэгтэй тийм. Ямаа барьцаалаад банкнаас өндөр үедээ зээл авчдаг. Энэ нь бол амар арга болох гэдэг юм тий баг. Амар хэрнээ уламжлалт аргаараа заваараа тий. Ерөөсөө банкнаас юм банк усаас л авна гэж бодоод байдаг. Гэтэл одоо жишээлбэл хэд чинь одоо бүх энэ сум орон нутагт чинь эмэгтэйчүүдийн бизнесийг эрхлэх дэмжих зээл гэж байгаа. Энэ чинь өөрөө амар хөө багтай. Эхний 3 сар зээлгүй, хүүгүй ийм зээл байгаа. Гэтэл өрхийн бизнесийг дэмжих зээл гэж байгаа. Чи жишээлбэл нэг адууны мах хийгээ зарах гэжэлээ гэвэл тэр чинь чиний өрхийн бизнес аахгүй юу? Тэнгууд чи банкнаас амьдарч байгаа байраа процент зээл авах биш.
Би ийм юм хийж байгаамаа гэдэг юм цаасан Дэмжүүлэх нь шүү дээ. бариад явах тийм юм байна. бол дэмжих тийм газрууд байдаг. За одоо жишээлбэл нөгөө олон улсын төслүүд байдаг байхгүй юу? Олон улсын бизнес эрхлэгчдийн холбооны тийм шугамаар орж ирдэг 3-4 байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр зүгээр л чамд санаа байвал би тэр чи хөрсөн дээр чинь буулгаад өгөө. Болон чи миний санаа энэ эдийн засаг энэ Монгол улсад ийм хэрэгтэй юм а би энэ санааг хэрэгжүүлснээр нийгэмд болон Монгол улстай ийм зүйл хэрэгжүүлэх ёстой маа гэдэг юмаа сайхан ингээд төсөл болгоод зүгээр ингээ хамаагүй штэ сайхан биччихгуудаа тэрийг найруулж өөрөө бичээл за би нэг ийм юм хийх гэж байгаа ийм хүн байгаа маа гэдэг зүгээр хүмүүс зүгээр ингээ явдлаасаа залхаад байдаг байхгүй. Нэг хаалган дээр очивол нөгөө хаалга нь үгүй штэ тэгээд дээрэс нь манай Монголын хүн суртал ямар гэлээ. Үгүй штэ ийм байхгүй штэ гингууд ста бүтггүй мээр банкнаас авчи. Ер нь бол чи эхлэх гэж байгаа бол эхлээд уухгүй явах хэрэгтэй. Хөлөө эргэлтэн явах хэрэгтэй. Өөрөө мэдхгүй бол мэддэг хүмүүсээс нь зөвлөгөөг нь ав. Хүний үг маш сайн сонс. Би өөрөө хүмүүс тэгж хэлмээр санагдаад байдаг байхгүй. За л да за. Уучлаарай. Ойлголоо. Бид гурав бүр Актер гарсан. бөөдөө загнуулчдаг байж тээ. За л да за бид нар эмгтээчүүдийг дэмжих сан руу одоо гараа явна. Баярлалаа Инкүшээ. Олон хүүхдээ аавыг дэмжих сан байна. Маш их баярлалаа Инкүшээ. Бид гурав ч гэсэндээ ухааруулж өгсөн гэдэг. Тэгэхээр зэрэг ер нь нөгөө нэг тийм боломжууд бас Монголд байдаг шүү. Тэгээ манайхан бас нөгөө тэрийг аягүй Одоо шал өөр холбоотой. Баярлалаа. Стоо гоё. Үнэхээр үнэтэй зөвлөгөө байлаа. Баярлалаа Инкүшээ баярлалаа. Аягүй юмд ордог шүү. Тийм байна. Чи нүд нээлээ штэ. Зээлийн нүдийг нь нээлээ. Зүгээр баярлалаа. Миний нүд нээлээ. Инкүш За гоё өдрийг шүү. сайхан өнгөрүүлээ. Тийм байна гоё. Тэм бөөнөрөө бултаараа яг хамгийн төгсгөлд нь сайхан зээлийн эдэлцэг чи загнуулсан. Тэгээд таа ч гэсэн яг энэ талаар мэдээлэлтэй болсон байх гэж найдаж байна. Бидний өнөөдөр ярьсан сэдвийг таа ч гэсэн том өрөөнд дээрээрээ радиогийн 1-р студид Эрко очроо заяа найруулагч Мизо мөн зээлийн эдийн засагч Инкүш байлаа. Ингээд маргаашийн дугаараараа уулзлаа түр. Баяртай. Өнөөдөр ингээд бай. Юм бэ. За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.